За өнөөдөр байгууллагыг удирдах аргачлалын талаар нэг товч тайлбар хий. Тэгэхээр өнөөдөр Монголын байгууллагуудын төрийнч вэ, хувийнч вэ ялгаагүй ерөөсөө бүгд нэг тодорхой түвшинд хурж ирээд дараагийн түвшин рүүгээ хөгжлийн дараагийн түвшин рүүгээ гарч чадахгүй ингээд гацсан шинж байдал ажиглагддаг. Тэр шинжийг яаж мэдэж дүгнэж байгаа юм гэхээр тулгарч байгаа асуудлуудаар нь ерөнхийд нь бол авч үздэг. Тэгэхээр одоо Монголын байгууллагуудад тулгарч байгаа түгээмэл асуудлууд гэх юм бол ялангуяа хувь хвшлийнх жишээл аваад үзэх юм бол үнэн тогтдгүй, бүтээмж маш хангалтгүй, мөнхийн одоо бэлэн мөнгөний дутагдaltaй ч юм уу эсвэл бэлэн мөнгөний хомсдолтой байдаг. За дээрээс нь хамгийн гол шинж нь бол найдвартай ажиллагаа ерөөсөө явагддаг. Тэгэхээр одоо жишээлбэл бидэнд саяхан ойр ойрхон тулгараад байгаа бензин тасалдах ч юм уу эсвэл тог тасрагч энэ явдлууд бол бүгд юуг харуулж байгаа гэхээр ерөөсөө найдвартай үйл ажиллагаа байхгүй юм л гэсэн санаа байна. Тэгэхээр бидэнд өнөөдөр яг ямар асуудал тулгараад байгаа гэхээр байгууллагыг одоо систем хэлбэрээр удирдах авч явж чаддаг аргачлал тутамгүй байна л гэсэн санаа байна. Тэгэхээр өнөөдөр хуучин тэр социализмын үеэс уламжлагдж ирсэн байгууллагыг удирдах арга барилаар бол цаашид явж чадахгүй гэсэн хатуу дүгнэлт гарсан одоо байдаг. Тухайлбал одоо юу гэдгийг хуучин социализмын бие дарга чи зэрэг би чамд үүрэг өгөн чи биелүүлэх ёстой гэсэн ийм арга барилаар ажиллаж ирсэн. Одоо юу гэдгийг миний өгсөн үүргийг биелүүлэхгүй бол одоо арга хэмжээ авдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо энэ арга барилаар бол ерөөсөө явах ямарч боломжгүй болчиход байна. Тэгэхээр энэ арга барил дээр суурилсан бас нэг тийм эндүү алдаатай ихтгэл үнэмшил байдаг. Тэр нь ямар ихтгэл үнэмшил вэ гэхээр нэг л их мундаг даргыг томилчхоор байгууллагын үйл ажиллагаа нь сайжраад ирдэг гэсэн эндүрэл байдаг. Энэ арга барил бол яг хөө нэг ойролцоогоор нэг 20-с доош хүнтэй жижиг аж ахуй нэгжид бол байж болно. Гэхдээ том байгууллага ялангуяа 30-аас дээш хүнтэй, олон хүнтэй тийм систем хэлбэрээр ажиллах шаардлагатай болсон төвшөнд очсон тийм байгууллагыг бол ерөөсөө тэр сайн менежер ирээдч тэр ажлыг сайн зохион байгуулж чадахгүй гэсэн хатуу дүгнэлт бол олон судалгаагаар бол батлагдсан байдаг. Тэгэхээр ямар арга барилд шилжих ёстой вэ гэхээр ерөөсөө системийг удирддаг өөрийн гэсэн арга барилд орох ёстой. Энд одоо юу авах ёстой вэ гэхээр нэгдүгээр системийн процесс нь найдвартай байх ёстой. За ашиглаж байгаа эд хөрөнгө нь найдвартай байхаас гадна процесс найдвартай байх ёстой. Тэгээд хүмүүс нь зөв томилогдсон байх ёстой гэсэн. Зөв томилогдно гэдгийг яг юу хэлээд байгаа вэ гэхээр тухайн байгууллагын одоо алсын хараа үнд зүйлстэй нийцсэн хүмүүсийг л хэлнэ үхээс түнэс зүгээр нэг хүнийг авчиад чи энийг хийгээд хийх юм бол болохгүй гэсэн санаа байна. Тэгэхээр ийм өвөрмөц одоо юу гэдгийг системийг удирддаг системчилсэн арга барил руу шилжихгүй юм бол биднес нөгөө л нэг одоо 20 дугаар зуунд 90-ад онд одоо юу гэдгийг биднес тохиолж исэн найдваргүй ажиллагаа, тог тасардаг, бензин тасалддаг одоо энэ бүх юм мөнхийн бэлэн мөнгөгүй, хүн тогтдгүй, хүн бүгд одоо юу гэдгийг нүү ажлаас гарч явсан ийм байдал бол хийж арилахгүй гэсэн санаа байна.